Сайн байцгаана уу, гадаад мэдээ танилцуулъя. Куб бус 2 шөнө дараалан цахилгаангүй үндсэн байна. За тус улсын хувьд энэ нь бол бям гарагт эхэлсэн томоохон хэмжээний цахилгаан тасалцсантай холбоотой үйл явдал болсон юм байна. За үүнээс болоод орон даяар цахилгаангүй болсон, за мөн утасны болон интернет сүлжээ тасалцсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Куб улсын хувьд бол нэлээд ийм хуучирсан эрчим хүчний дэд бүтцтэй, үүнээс шалтгаалan тус улсад байн одоо ийм цахилгаан тасалдах үйл явц болж байна. Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канел олон нийтийн сүлжээгээр эрх баригчид энэхүү цахилгаан эрчим хүчний одоо нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор эрчим хүчний доктортой байдлыг сэргийхийн тулд эрчимтэй ажиллаж байна гэдгээ мэдгдсэн. За нийслэл Гавана болон Кубын 2 дахь том хот бодох Сантьяго де Кубад эрчим хүчийг сэргийхийг оролцсон боловч бям гарагт энэ оролдлого нь бүтлгүйтсэн. За ингээд сүлжээний операторууд бол тухайн үйл ажиллагааг сүлжээний үйл ажиллагааг дахиж эхнээс нь эхлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. За энэ хооронд бол нийслэл Гавана хотоос гадна Кубын ихэнх хотод бол цахилгаан тасалдсан ийм үйл явц болсон байна. За ер нь бол сүүлийн саруудад Кубын ихэнх хотод бол хэдэн сарын туршид энэ цахилгаан тасалдах үйл явц болж байгаа. За заримдаа бол зарим газарт 20 орчим цаг хүртэл хугацаанд цахилгаан тасрах нь хэвийн үзэгдэл болоод байгаа юм байна. За Кубын төрийн өмчт аж ахуйн нэгж болох Кубын цахилгаан эрчим хүчний холбоо өнгөрсөн бям гарагт мэдээлэл хийхдээ стратеги бол зарласан байна. Цаашдаа бол Куб арал даяар цахилгаан эрчим хүчнийг сэргийхийн тулд бие биетээр нь аажмаар холбогдох микросистем бий болох явдал нь чухал гэдгийг онцолсон. За тэгээ Кубын цахилгаан эрчим хүчний сүлжээ нь бол ихэвчлэн бас нэг сул тал нь дандаа газрын тос нефтээр ажилладаг юм байна. За тэгээ дээрэс нь цахилгаан станцууд нь нэлээд хуучирч муутсан. За хэдэн 10 жилийн өмнө баригдсан энэхүү цахилгаан станцуудад бараг их засвар үйлчилгээ бол хийгддэггүй учраас гэмтэл гарах нь бол түгээмэл байна. За дээрэс нь нэрмээс болоод одоо энэхүү коммунист дэглэмтэй энэ улсын хувьд бол цахилгаан станцууд нь болохоор түүхийн нефтээр ажилладаг. Олон улсын эрчим хүчний агентлаг ийм мэдээснээр Кубын эрчим хүчнийхээ 80% бол түүхийн нефт ашиглаж үйлдвэрлэдэг юм байна. Гэтэл бол Куб өөрөө нефт үйлдвэрлэдэггүй. Эрчим хүчний хувьд бол Венесуэлээс нийлүүлдэг түүхийн нефтийн импортоос бүрэн хамааралтай байдаг. Гэвч одоо Венесуэл улс бол өөрөө бас эдийн засгийн докторгүй байдал хямралтай нүр тулгарсан учраас Куб руу тээвэрлэх нефтийн бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгасан. За дээрэс нь Кубыг одоо гол туршиж тулддаг байсан Оросын холбооны улс болон Мексик улс бол энэ улсад бол экспортлдог бас түүхийн эдийнхээ экспортыг багасгасан. За үүнээс болоод бол тус улсын хувьд бол хүндрэлтэй байдалд орсон. За дээр нь бол тус улсад бэлэн мөнгө ер нь бол хомсдолтой байдаг учраас дэлхийн зах зээлээр спот ханшаар бол түүхийн нефтээ худалдан авахд бол хүндрэлтэй байдалд тулгамдж байгаа юм байна. За тийм учраас бол эрчим хүчнийхээ их усруудыг төрөлжүүлэх шаардлага бол улсын хувьд тавигддаг. За харамсалтай нь бол дөнгөж эрчим хүчнийхээ 4% сэргээгдэх эрчим хүчнээс хангадаг юм байна. За тийм учраас бол цаашдаа ч гэсэн энэ өндөр өртөгтэй түүхийн нефт бүтээгдэхүүнээс хамааралтай байдал нь хэвээрээ байх магадaltaй байна. За дээр нь бол Куб улсын хувьд бол COVID-19 цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлээс гарч чадаагүй байгаа. Америкийн нэгдсэн улсын 20 арга хэмжээнд орсон ийм хүнд нөхцөл байдалтай эдийн засгтай учраас эрчим хүчний реформ шинжилгээг явуулах ямар ч бололцоогүй байгаа. За дээр нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп одоо энэ арлыг коммунист засгийн газрыг бол 20 арга хэмжээ аван цаашдаа ч гэсэн Кубын эсрэг илүү хатуу бодлого баримтлана гэсэн ийм амлалтыг өгөөд байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдалд бол Куб бус цаашдаа эрчим хүчний нөхцөл аюулгүй байдлаа хангах, за бусдаас хамааралтай байдлаа бууруулах ийм боломжгүй нөхцөл байдал тулгамдж байна. За үүнээс болоод ард иргэдийн одоо нөхцөл байдал бас нэлээд хүндрэлтэй байдал байгаа юм байна.